Жена, Сара, Билл 3 жингээ хянаж байгаа. Өөрөөр хэлбэл сүүлийн 1 сар жингээ хянсан тэмдэглэл байна. Тэгэхээр энд 1 сарын өөрчлөлтийг тэмдэглэжээ. За бүгдээрээ тэдний сүүлийн жинг эхний жингээс хасъя. Энд биччихье. Сарын сүүлийн жин хасах нь эхний жин. Энэ нь сүүлийн 1 сарын жингийн өөрчлөлт юм. Женагийн жингийн өөрчлөлт нь энэ байна. Женагийн жин сөрөг 3 фунтээр өөрчлөгдөжээ. Энэ нь Жена жин хассан гэсэн үг. Сарагийн жин эерэг 2.5 фунтээр өөрчлөгдсөн. Энэ нь тэр 2.5 фунт жин нэмсэн гэсэн үг. За мөн Биллийн жин эерэг 4 фунтээр өөрчлөгдөжээ. Тэгэхээр Билл сүүлийн сард 4 фунт жин нэмсэн байна. Тэгэхээр эдгээрийг хараад одоо асуултанд хариулцгаая. Хин хамгийн их жин хассан бэ? Хиний жин хамгийн их өөрчлөгдсөн бэ? Хиний жин хамгийн бага өөрчлөгдсөн бэ? Бичлэгээ төр зогсоогоод эдгээр асуултанд хариулах гээд үзээрэй. Тэгэхээр эдгээр тоонуудыг тоон шулуун дээр байрлуулад түүнийхээ тусламжтайгаар бодож үзье. Та нарын зарим нь аль хэдийн хариултыг олсон байх. Женагийн жингийн өөрчлөлт сөрөг 3. Тэгэхээр Жена энд байна. Женаг Ж гэж тэмдэглэе. Сарагийн жингийн өөрчлөлт нь 2.5 фунт жин нэмсэн. Тэгэхээр энд байна. Сарагийн жин эерэг 2.5 фунт. Харин Билл 4 фунт жин нэмсэн. Тэгэхээр Биллийг энд тэмдэглэнэ. За одоо асуултанд хариулцгаая. Хин хамгийн их жин хассан бэ? Энд жин хассан тухай ярьж байна. Чиглэлийг нь харах хэрэгтэй. Бид үүнийг хин тгээс зүүн тийш хамгийн хол зайд байрлаж байна вэ гэж ойлгож болно. Харахад Сара Билл хоёрын хинэн ч тгээс зүүн тийш байрлаагүй байна. Тэд жин нэмсэн. Энэ нь тэдний тгээс баруун тийш байрлаж байгаа шалтгаан нь. Жена ганцаараа жин хассан байна. Тиймээс хамгийн их хассан хүн бол Жена байх нэ. Одоо харин хиний жин хамгийн их өөрчлөгдсөн бэ гэдэгт харилцгаая. Жин нь хамгийн их өөрчлөгдсөн хүнийг олохныг арга бол хин тгээс хамгийн хол зайд байрлаж байна вэ гэдгийг олох юм. Энэ нь эдгээрийн аль нь хамгийн их абсолют утгатай вэ гэсэнтэй ижил. За тэгэхээр энэний абсолют утга нь сөрөг 3-ын абсолют утга нь үүнийг бид абсолют өөрчлөлт гэж нэрлэнэ. Энэ нь абсолют утга байх болно. Сөрөг 3-ын абсолют утга нь эерэг 3. 2.5-ын абсолют утга нь 2.5. Энийг жоохон янзалчихъя. 4-ийн абсолют утга нь 4 байна. Тэгэхээр хэний абсолют өөрчлөлт хамгийн их байна вэ гэвэл Биллийн абсолют өөрчлөлт хамгийн их байна. Харин дараа нь Жена байна. Гэтэ Жена жин хассан учраас энэ нэлээд том өөрчлөлт юм. Жена хэдийгээр 3 фунт жин хассан ч гэсэн өөрчлөлт нь 3 фунт юм. Билл 4 фунт жин нэмсэн. Тиймээс хамгийн их өөрчлөлттэй нь Билл гэдэг нь тодорхой байна. Одоо хэний жин хамгийн бага өөрчлөгдсөн бэ гэдгийг олъё. Энэ нь хэний абсолют өөрчлөлт хамгийн бага вэ гэдгийг олохтой адилхан. Хин тгээс хамгийн ойр зайд байна вэ? Эндээс харахад Сарагийн өөрчлөлт хамгийн бага байгаа нь харагдаж байна. Жена жин хассан бөгөөд Женагийн жингийн өөрчлөлт нь сөрөг 3, харин Сарагийнх эерэг 2.5. Гэхдээ энд жингийн хамгийн бага өөрчлөлтийн тухай ярьж байна. Хэрэв чиний жингийн өөрчлөлтийг бол чи сарын эхнээс сүүлд хүртэл жин нэмээчгүй хасаачгүй гэсэн үг. Тэгэхээр хэний жин хамгийн бага өөрчлөгдсөн бэ? Хэний абсолют өөрчлөлт хамгийн бага байна вэ? Тэр нь энд харагдаж байна. 2.5 нь 3 болон 4-өөс бага юм. Тэгэхээр хамгийн бага өөрчлөлттэй Сара байна. Ингээд боллоо.